За үзэмчингүүд бол эртээ түгээсэн ер нь уртын дуучин ихтэй байдаг. Манай үзэмчингүүд бол за үзэмчний төр нарийн магнаа уртын дуу гэж 5 дуу, 3 дуу гэдэг. Баруун үзэмчин бол 3 дуу, зүүн үзэмчин бол 5 дуу гэж одоо түүхэн дээр бичигдсэн байдаг. Тэр төр нарийн магнаа уртын дуугийг бол одоо хүртэл манайхан найрандаа, найрын магнаадаа дуулж ийн, найр жаргахтаа дуулж ийн. За төр нарийн магнаа 5 дуу эртийн цагаан буйн, эрдний гэл ураасан бод, өнгийн гэрэл, бог чингэс, ариун дэнгэр гэж ийм 5 айж мөртийн дуу дуулдаг. За үзэмчний найрын дуу бол ер нь аялгууны хувьд бол жоохон бэсрэг дуунууд байдаг. За үүр сүлч гэдэг юм уу, хөх босч гэдэг юм уу. За цагаан сараар бол нарийн хөх, алтан жигүүртэй жигч хөх гэх мэтийн бэсрэг уртын дуунуудаа дуулж найрладаг ийм заншилтай. За үзэмчин уртын дууны бас нэг онцлог нь бол үзэмчин төр нарийн магнаа уртын дуунууд бол дээр өнгөндөө хүрж жаргад төгсдөг. Тэр нь бол одоо бусад Угсаатан бүлгийн жишээ нь одоо халах ч юм уу, Баруун аймгийн аймагуудын уртын дуунуудаас арай онцлог. За жишээ нь манай одоо авга авах нүрийн дуунууд зээгээр эхэлдэг. Ер нь олонхын уртын дуунууд нь зээгээр эхэлдэг. Манай одоо энэ цоор дуунууд бол үзэмчин уртын дуу бол шууд эхлээд дээр өнгөн дээр хурж өгсдөг. Эргээд авианы хувьд бол аахай, нүү, нэ гэсэн ийм авиануудыг бас хэрэгэлдэг. Энэ бол одоо бас халах уртын одоо төр нарийн айжм уртын дуунуудаас бас ялгарах тийм онцлог нь болдог. Тэр нь бол одоо энэ дээл ховчс дээр бол одоо энэ хаваас, энэ өнжээр, энэ ойдл, за тэгээд тэр зан үйлтэйгээ холбогддог байх. За үзэмчний одоо төр нарийн магнаа уртын дуу эртийн цагаан буйн гэд айжм уртын дуу байдаг. За ер нь бол шүлгийн хувьд бол 7-8 төрлөг байдаг. Одоо яг уламжлалт дуулж байгаа нь бол 3 төрлөг дуу байдаг. За эртийн цагаан буйн нь бол эхлээд одоо ингээд ерөөлөө хэлж эхлээд, за баруун талаас нь ерөөлөө хэлж эхлээд, зүүн талаас нь хариу ерөөл хэлээд, тэгээд эртийн цагаан буйн гэдэг дуугаа эхэлдэг. За энэ бол аян зүхийн төрлөг гэж бас төрлөг байдаг. Төрлөг нь бол ахмад настай хүмүүсүүд нь төрдөг. Ийм уламжлалтай одоо болтол уламжлагдаж ирж байгаа. Ийм зан үйл байдаг. За эртийн цагаан буйн гэдэг дуугаа би нэг төрлөг аялж өгье. Нэртэй энэ цагта чанда мана за ингээд дараас нь ань жоха 나의 나네 도
их төрдөг хийдэг. За тийм цагаан буян гэдэг энэ дууны дуу бол яг үжимчин одоо хуучнаар биелийн хошуунд улгай суманд үүссэн гэж одоо түүх үжимтний түүхийн ном дэвтэр даахмад настай хүмүүсүүд бол үүссэн гэж хэлдэг. Үжимчинд бол 3 чандман овоо байдаг. Одоо хошуу чандман гэж хошуу нийтээр дахидаг хошуу овоо. За ламын чандман гэж одоо хошууны одоо лам хуврагууд дахидаг ламын чандман. Ламхайн чандман гэж одоо бас нэг чандман овоо байдаг. За энэ ламын чандман гэдэг чандманы одоо хуучин нэр нь бол бор өндөр гэдэг газар байсан байлээ. За дээр талд нь бол одоо гэгэн хуврах одоо орон шүүлдэг. Дунд талд нь бол одоо ноёд тийг одоо орон шүүлдэг. Доор одоо талд нь бол харцаардыг орон шүүлдэг ийм газар байсан байлээ. За тэгээд нэг өдөр нэг хөвлөдөө жирэмсэн одоо айлын бүсгүй гинт ухаалдаж унаад за энэ ер нь нас барцсан байна гэх тэр бор өндөр гэдэг газар аваач оршуулсан юм байлээ. Тэгээ баруун үнний одоо орноос нэг эрдэмтдээ лам явж таарад тэгээд одоо тэр жирэмсэн бүсгүйг аварсан. Тэгээ хүүхдтэй нэгтэй ингээ аварснараа тэгээд одоо энэ дуу үссэн гэж одоо түүх домгнуулж бичигдсэн байдаг. Одоо ч хүртэл тэр бор өндөр гэдэг газар байгаа. Би 2002 онд энэ бор өндөр гэдэг газар хээрийн судалгаагаар очиж нэртийн цагаан буян гэдэг дуугийг үлгэр түүхийг яруулж одоо тухай ахмад настай хүмүүсүүдээ дагуулж очиж судалгаа хийж тэмдэглэж авч сурж исэн. За тэгээд энэ дуу одоо хожим эртийн цагаан буйны үрээсэн болсон өн чагч чандман эрдэнэ. Чандман эрдэнэ чандраасаа үлэмж тан лугаа учирсан юутай сайхан өрөөл бай. Энэ цагаас хойш өх хамаг амтны эрдэнэ мэт хотгийг түргэн болох болтугай гэсэн ийм түргэнэ болох болтугай гэж одоо тэр ламад одоо талархаж тэгээд энэ дуугийг одоо дуулж ихэлсэн гэж ярьд юм байлээ. За үжимчингүүд бол найр жаргахтай авд бурхан гэдэг дуугаар найран жаргадаг. Тэгээд энэ авд бурхан гэдэг дуу бол захрын 8 хошуунд одоо барууны орноос гэгөө хувилгоо морилж ирэх үед жанжаа удагт гэгээ морилн саатах үед одоо энэ авд бурхан гэдэг дуугийг үжимтний одоо хүн жохоосон гэж түүх домгон одоо түүхийн номонд өгөрөд бичигдсэн байт юм байлээ. Тэгээ энэ одоо авд бурхан гэдэг дуугаар найран жаргадаг бол одоо Өвөр Монголын Шилэн гол аймгийн зүүн үжимчин хошуу зүүн 3 сум одоо энэ авд бурхан гэдэг дуугаар найран жаргадаг ийм уламжилтай. Одоо өрөөн говь сум байна. Улгай, Мантуулаг 3 сум. Тэгээ ер нь бол одоо авд бурхан гэдэг дуу дуулах юм бол тэр найр ингээд л жаргаж чинь гэсэн үг. Тэгээд ахиж бол одоо дуу найр бол үрнэхгүй гэж ойлгож байна. Тэгээд авд бурхан гэдэг дуугийг нэг хагас аялья. Нэрдэ бурхны набатэ хавхон аврат тэтэ нэгэгэ нахавхон асро сахан сүчэ Алексад угэ жадваря я тарасан анжоха Айхнаа тоози. Тэгээд араас нь одоо нөгөө ерөөлийн найр жаргах ширээний ерөөлөө хэлээд ингээд л одоо найран жаргадаг да. За энэ уртын дуу бол ерөнхийдөө үжимчинд бол уртын дууны
баг бүх л ховлрууд байна. Жишээ нь одоо арга өвчин унаг гэх юм уу, эртний цагаан буйн, эрдний гэлбраас мод, сэрүүн сайхан хангай гэдэг одоо энэ сум бэсрэг айж муртын дуунууд халахад одоо жишээ нь одоо энэ өвөр хангай, ар хангай, төв халахын аймагуудаар арга өвчин унагуудыг дуулдаг. Үжимчин ч бас дуулдаг. За сэрүүн сайхан хангай бол хөвсгөлд одоо хөвсгөлөөс үүсэлтэй айж муртын дуу. Гэхдээ бас нэг ховлбор нь бол үжимчинд дуулж идэг. Жишээ нь одоо эртний цагаан буян гэдэг дуугийг гэхэд үжимчинд дуулж яхад одоо баян бараата аялгуугаар 20 дугаар зууны Монголын уртын дуу чинь дорж давхгүй эртний цагаан буян гэдэг дуулсан байд юм байлээ. За жишээ нь эрдний гэлбраас мод гэдэг одоо төнд төв одоо найрын Монголын уртын дуугаар дуулагдж яхад эрдний гэлбраас модыг баян бараата аялгуугаар мөн дорж давхгүй бас дуулсан байдаг. Тэгэхээр ер нь бол уртын дуу бол их олон хөвлөртэй. Тэр одоо борын одоо баргын борын бэлжуухайлг нь эр бор харцхалг нь энэ дуунууд бүгд одоо үжимчинд дуулагддаг. Тэгээд үжимчний бас нэг одоо домог дуунууд бол уртын дуунууд их байдаг. Одоо жишээ нь үүрс үлдэг дуу бай, хөхбор, алтан жигүүртэй жигчүүхэ, нарийн хөх. Энэ бол цэвэр үжимчин уртын дуу. Өөр ухсаатан бүлэгт баг нэг дуулагдаад байдаг. Тэгээ их хогд булгаан хангай гэхэд одоо энэ Булган аймгийн сумуудаар бас булгаан хангай гэдэг дуу бас нэг аяар дуулдаг. За үжимчинд бол их хогд булгаан хангайг дуулж байна. Дорж давхгүй бас одоо өөрийнх нь архивд нь булгаан хангай гэдэг бас нэг аяар дуулсан байдаг. Тэгэхээр энэ уртын дуу гэдэг юм ингээд судлаад ирэхээр ухсаатан бүлгүүд нь өөр өөрийн ая дангараа дуулдаг. Мэдээ тэр зан үйлд одоо тохируулаад дуулдаг байх. За үжимчин уртын дуугийг бол дуунд бол одоо сэрмүүн сайхан саялж гэд дуунууд байна. За цагаан дохой нутаг гэж одоо айзмын уртын дуу одоо аялгууны хувьд бол 2 октав гараатай тийм найрын дуу байна. Тэгээ үжимчин уртын дуу бол одоо миний судалснаар бол яг үжимчингүүдийн өөрийн жохоосон, өөрийн нутаг усандаа одоо дуулдаг, яг үжимчин өөр ухсаатан бүлэг дуулдаг 37-38 уртын дуунууд байдаг та одоогийн байдлаар. Манай үжимчний Понсог гэж эрдэмтэн байдаг. Одоо энэ шинжлэх ухааны академийн түүхийн өрөөлөгийн доктор профессор тийм эрдэмтэн байт. Понсог ах бол надад уртын дуу бол уяатай мөр бишээ. Хаач газар ямар ч хүн дуулж болно. Одоо жишээ нь найр наадам гэдээ боллоо гэхэд анх за эндээс нэг сайн дуучин хүрээ үжимчин төрөө дуулсан байж болно. Үжимчний нэг хүүхэ одоо аргалахад мордоод за энд найр наадам болоод үжимтний сайн дуучин ирээ дуулсан байж болно. Тэгэхээр яг одоо уртын дуугийг бол одоогийн судалгааны хувьд бол яг тэнд үүсэлтэй, яг тэр дуу тэндээс гаралтай гэж хэлэхэд бол маш хэцүү. Тэ. Яг бол тэр чинь одоо нэг дуу миний мэдхээр одоо арга өвчин унаг аргалахад дуулж гин. За үжимчин дуулж гин. За урагшаан байран арга орчнолоо дуулж гин. Мэдээж бас гүр дуунлууч байж магадгүй. Тэгээ манай шилийн гол за өвөр Монголын өөр аймаг хошуудаар ч гэсэн бас нэг аюудаар дуулж байж болно. Тийм учраас уртын дуугийн яг одоо энэ аян л зөв юм энэ аян л эндээс л гаралтай юм хэлэхэд бол их хэцүү. За үзэмчний тухай бол 12 дугаар зуунаас тэмдэглэж эхэлсэн мэт үзэмчийн аймгийн талаар. 12 дугаар зууны үед баядуудтай хил залгаа ойн иргэдийн бүрэлдэхүүнд байсан гэж үздэг тэмдэглэгдсэн байдаг. За 13 дугаар зуунд Чингис дагаар орох үеэс эхлээд Алтайд нутгалж ирсэн. Одоогийн Баян Улгийн ховд Говь Алтай нутгаар. Төр болдын үед говийн өмдөд нутаг эзэмшүүлэхээр нутаг ард иргэдийн хамт тийшээ нүүсэн. Тэр нь одоогийн Эрээн Улаан цавын нутгаар нутгалж ирсэн. Тэгээ 15 дугаар зуунд шодоо цэцэн түшээд одоогийн баг нуурын гүн галуутай орчмоор нутгалж агаад сүүлд нь Манжид дагаар орох үед одоогийн Шилийн голын нутагт нутаглуулсан. Тэгээд нутагшуулсан гэдэг цөөршүүлсэн. Тэгээд тэр үед хоёр хошуу олгож хаваасан. Хоёр хошуу хоолохдоо ахт нь нэг баруун хошууг захируулад Вангийн хошуу гэж нэрлсэн. Вангийн хошуу нь 21 сомтой байсан. Дүүдэн зүү үзэмчийн хошуу гэдгийг захируулад тэрийг Бэлэн хошуу гэж нэрлсэн. Энэ 9 сомтой байсан.
За ингээ тэр 45 онд яг Японд асан юу чинь эзлэгдсэн байсан шүү дээ Хятад. Тэр үед одоо Монгол улс руугаа Алтайтай нутаглыг зэрэг манай ноён хүсэл тавиад, чаваасан төсөл тавиад ард иргэдээ өөрийнхөө хошууны ард иргэдийг авч орж ирсэн зөв үзэмжийн хошууныхан. Хошууныхан одоо халахлын өмнөөр орж ирсэн. Ер нь бол 45-46 онд маршал чаваасан Монголын бүх хэлийг нээж одоо Монголдо ирэх Монгол торготнуудаа хүлээж авах юм юу гарсан билээ тушаалууд. Тэгээд тухайн үед нь тэр тушаалыг харж хахад бол одоо тэндээс ирсэн тийм тэдэн өрх айлыг тэр аймгийн тэр сумын нутагт сууршил гэсэн бүр тийм тушаалтайгаар орж ирсэн билээ. Тэгэхэд манай зөв үзэмжш Бэлийн хошууныхан баг ирсэн. Тэнд нэг суманд баг үлдсэн баг. Далуу өвдийнхэн гээд нэг хэсэг айлууд тэд нар нэгдсэн байсан. Тэгээ баруун үзэмжнээс бол цөөн айл оржсэн. Тэр нь Эрдэнэ цагаан бичгтийн хэлээр орж ирээд Эрдэнэ цагааны нэг бригад болж суурьсан байдаг. Тэрнээс хойш бол яг үзэмжнүүд одоо өвөр Монгол, ар Монгол ингээ хоёр хаваагдаж автгасан. Тэгэхээр тэгээд 45 онд орж ирснээс эрэхтэй зөв үзэмжийн хошууны айлуудыг бүгдийг Хэрлэн баян сум гэж байгуулад тэгээд уг нь бол одоогийн Дорнод аймгийн Хөлөн буурын нутагт суурьшуулахаар тушаал гарсан юм лээ. Тэгээ манайхан нөгөө өвөл 12 сард нүүж ирсэн учраас жоохон хүм мал нийцээд одоо буур нэрийн орчмоор жил гаруй нутгалсан. Тэгээд эргээд наашаа нүгээд үүдийн жарнаар дамжаад нүгээд ирсэн нөгөө нутагт маань Хөлөн буурынхан орж ирээд баргууд орж ирээд суурьсан байсан учраас нэгэнтээ суурьсан учраас бид нар эндээ байгээд тэгээд манайх нэг жил одоо тэр аймгийн хойтлоор баруун биеэр одоо Баян төмөнгийн нутгаар байлгаж байгаа хойшоо аймгаас хойшоо 50 км-т Цүүчингийн станц гэдэгт анх Хэрлэн баян сумыг тэнд байгуулсан. Тэгээд 60-аад он хүртэл Хэрлэн баян сум дангаараа дан үзэмчнүүд байсан нэг сум байсан. Тэгээд 60-аад оны үед нэгдэлч хөдөлгөөнөөр олон нэгдлүүд бий болоод сумдуудын нэгдлүүд ийшээ тарж явсан учраас хойтлын хөвгөн сумтай нэгтгэж Сэрлэн сумыг байгуулсан 61 онд байгуулсан. Тэгээ одоо бол Сэрлэн суманд үзэмчнүүд байна. Тэгээд Баян төмөн болгон сумдууд байна. Дорнод аймгийн. Тэгээ аймгийн төвөр бас бий. За тэгээд Сүхбаатарын Эрдэнэ цагаан суманд. Гэт ингээд үзэмжлүүд Монгол хотод бол байна. Өвөр Монголд бол одоо Шилийн голын Өвөр Монголын Шилийн гол аймгийн зөв үзэмжийн хошуу, баруун үзэмжийн хошуунд үзэмжлүүд байгаа. Үзэмжний соёл бол ерөөсө хувцас зүтгэл эдийн ундаанаас эхлээд онцлог ялгагдсан, онцлог бий. Ер нь гэхдээ Монгол үндэсний гих нийтлэг онцлогоо бол бүгд л адилхан хатгалсан. Тэгтээ угсаатан болгон өөр өөрийн ялгагдсан онцлог байдаг. Тэрнтэй ижил үзэмчинд дээл хувцас, эдийн ундаа гэд бүх зүйл нь бас онцлогтой. За хувцас гэхэд л яг ерөнхий хэлбэр нь монголчуудын өмсдөг нийтлэг хэлбэрээр хадгалсан мөртлөө зах нь бол өндөр босоо. Одоо бол одоо ийм өндөр босоо захтай. Одоо болохоор эргүүлээд өмсдөг болсон сүүлийн үед. Энэ бол яг 45 оноос өмнө ер нь ихэвчлэн босоо байсан байлээ. 45 оноос хойшоо бас нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор зах нь эргэдэг энэ төр болсон байна. Тэгээд бас амьсгал гэдэг энэ захнаас доош юм 3 хуруу заа авдаг. Энэ нь бол бас бэлэгдэлтэй. 3 үеэрээ өөчөө тэнэг амьдрахыг бэлэгдсэн юм бэлэгдэлтэй байдаг. За эмжээрүүд нь бол маш олон зэрэгцээ олон өнгөөр эмждэг. За энэ нь болохоор бас одоо байгаль дэлхийгээ бэлэгдсэн Мэрэлзэн урсах гол уул усаа бэлэгдсэн юм бэлэгдэлтэйгээр хээ угуулзуудыг энэ ойсон байдаг. Тэгээд дээлний бас нэг онцлог нь болохоор жайч хэмээх юм хажуудаа өндөр оноотой. Оноо буюу энийг жайч гэж нэрлэдэг. За ийм онцлог ялдагтай. За бас нэг онцлог нь бол маш нарийн хаваастай. Нөгөө захыг тойруулж эмжиж байгааг заам гин. Үзэмжлүүд бол захаа хооловч гэж нэрлэдэг. За энэ заамны хэмжээр бол ерөөсөө тэр юутэй ялангуяа эрэгтэйчүүд бол нөгөө цагаан дээл гэж бас өмсдөг. Одоо тэр нь бол дандаа юм өргөн хар хэмжээрүүдтэй. Тэр бол ерөөсөө тэр ойрдын хувцсуудтай их адилхан. Ялангуяа алтай өрөн хажуудтай их адилхан байдаг. Бүс бүслэгтэй бас ингээд өснийхөө хоёр үзүүрийг хавчиж бүсэлдэг манайх. Тэр харин дөрөвдөдтэй ихтэй шүү дээ. Дөрөвдөд нэлээд урт үзүүр гаргаж бүсэлдэг. Манайх богино бүсэлдэг. Бас нэг төстэй талууд байдаг. За тэгээд юун дээр ханжаар гээд хантаац уучнууд ууж идрээ өмсөн. Тэд нар бүгд бас бэлэгдэлтэй. Одоо үзэмчний ууж гэхэд далны хэлбэртэй байдаг. Тэгэхээр даланд ерөөсө хүний амьдралын бүх мэдээлэл агуулж идэг. Тэр утгаараа яг тэр бэлэгдлийг агуулсан тийм хувцас өмсөлдөг, бэрдэ өмсөлдөг. Ер нь бол айлын бэр болоход төрийн 5 зүтгэл гээд
зүйлэгдэг. Тэр нь болохоор залаат малгай, өснө ширгүүл, сүх, татвар бэл. Сүх, ууч бэл. За ийм 5 хувцас өмсдөг. За хамгийн энэ дотор хамгийн гол бэл юу нь бол бэлэгдэл зүтгэл нь сүх байдаг. Тэр айлын бэр болж байгааг одоо нэг талдаа баталгаа гэсэн үг. Энэ бол өрхгэрийн тулгуур баг нь 3 үеийн одоо өр одны хэлхээ холбоог таслахгүй гэсэн ийм бэлэгдэлтэй зүтгэл байгаа. За хэрвээ одоо айлын бэр буцахад хүрвэл тэр айл сүхэ авч үлддэг. Хадмын тал нь сүх өгдөг. Ийм учиртай сүх ууж авч үлддэг. Ийм төрлийн бэлэгдэл зүтгэл байдаг. За үзэмжлэлтэй хувьд эдэн ундаа бас онцлог. Нилээн өтгөн агтай цав нь тэгээс бас сүү ихтэй. Агтай мөртлөө. Тэгээд банк шар будааг ерөөсө хоол цай бүгдэнд тэргэлдэг. Хамгийн гол одоо хоол цайны орц шар будаа байдаг. За шар будаага юу шууд хуургадаад түгээгээр нь хуураад цайндаа хэрэглэн. Тэрийг хиншээсэн бадаатай цайг нь эсвэл бүр ингээд шар будаага усанд агшааж жагаад эргүүлээ хаттал нь хуурж бэлдэж жагаад өрөм зөөхөдөө зурж идэн бас цайндаа хийж идэн. Энийг хуурсан будааг нь тэгэхээр тэр будаага нунтагласан будаага хэмх гэж нэрлэдэг. За хэмхээ шар тасанд болгоод хамгийн хүндтгэлийн идэ жарчаасан бадаа гэдэг бас амттан хийдэг. За манай эдэний бас нэг онцлог болохоор зузаан юм мушгаа борцгоод идэнэ. Тийм. Тэгээд юуны баяр наадмын үеэр дөрвөлжин гавсаа идэг. Тэгш одоо 3 үеэрээ тэгш дүүрэн байхыг бэлэгдэж. Бат доктортой тэгш дүүрэн байхыг бэлэгдсэн юм дөрвөлжин урт гавсаа хийн. Хавсаа энэ яг урт нь бол хавсаад одоо хэвэн бат ээлжлэх боловч дундаараа 3 зураас зурж идэг. Энэ 3 үеийг бэлэгдэж хийдэг. За ийм онцлогтой үедээ байгаа. За тэгээд босод төгсөөднөөс ялгарх онцлогтой нэг зүйл гэхээр амс гэж бас байдаг. Шар одоо манайхан бодоод нэг цагаан будааг агшаагаад бэрээс гэж хийдэг штэ. Тэрнтэй адилхан шар будаага агшаагаад шар тос одоо жимс хийгээд амттай хийгээд атгснараа амс гэж нэрлэдэг. Ийм амс юм. Амс бас 2 янз байдаг тийм. Нэг нь болохоор сүүлний тостойгоор давстайгаар бас гоё ногоо таан хүмүүс хийгээд бас хийдэг амс гэж байна. 2 янз амс байдаг. Тэгээд цайны хувьд бол бас тухайн улирал нүүдлийн онцлогоос хамаарат 6 нэр төрлөөр нэрлсэн цайнууд уудаг байсан. Тэрийг нөгөө хээр одоо нүүдлийн үед хийж байгаа цагаан нүүдлийн цай, хээрийн цай, отрын цай гэдэг тос нэрлэнэ. За бас манайд цайны соёл гэж соёлын арга хэмжээ гэж байдаг. Одоо тийш нэрлэнэ. Одоо үзэмчин жилийн цай авах ёсцол гэж болдог. За энэ болохоор хаврын баяр. Одоо өвлийг өнтөд давж өрийн хавртай залгасны баяр. Цагаан сарын дараа одоо нэг сардаа багтаж хийдэг юм баяр байгаа. Энэ болохоор нутаг осных нь нэгдээд цуглаад одоо аяг дүүрэн юм. Тэр аягын доторх хийц бол жилийн цайны хийцгээ тусдаа бүр ингээд тогтцсон юм хийцүүд гэдэг. Энд болохоор шар будаага хийн. Дээр нь одоо бүх төрлийн цагаан эдэн эдийн хідэж үзс бүгдээс хийн. Тэгээ яэгэн хийн борцог хийдэг. Тэгээ тэрийг аяг дүүр овоолон хийн. Тэгээ аягтай цай аягын цай хийгээд уухад яг тэр хамар толох ёстой. Тэгж аягалдаг. За тэгээд юу нутгийн одоо айл сайхалтайныгаа битүүний өдөр урилганы яваад өрчдөг. Жилийн цайнд орох хүмүүсээ тэгээд тэр одоо нэг өдөр одоо өвгөд төгшөд баян ядуу ялахгүй ижилхэн ууж идэж найрагдсан гэж одоо өв соёлоо ярилцаж хоорондоо тоглож наадаж тэгээд бас шагнаж урамшуулж ингэж өнгөрөөдөг арх удахгүй ийм баяр байдаг. За энэ дээр бол тэгэл дайралцаагаа хэлнэ, ерөөл магтаалаа хэлнэ, дуугаа дуулна, тоглоно. Одоо тэр манай үзэмчин чинь тоглоо наадам, шагаа наадам, амар эсгэлэн тэгээд их олон тоглоом тогложсэн. Харин нэг онцлог нь бас дандаа тоглоом наадмыг эхлэх болгонд ерөөл хэлнэ, тоглоом наадам болгоно, дуус болгоно бүгд тус юм магтаалтай байдаг. Тийм онцлогтой бас. Үзэмчин дээрээс уртын дууд болдгоо ерөөл хэлдэг хүн гэж байдаггүй байсан. Ер нь их ам билэгч тийм хочлолч хүмүүс байсан. Холбоо хочлол их хэлдэг. Одоо жишээлбэл айлын бэр гэрийн гадаа ирлээ гэхэд айлын бэр гэрийн гадаа хүн уяндар бууж байгаа хүнийг хадам ээж нь гадаа хэн ирүүгээ асуухад дор хаяж 8 мөр холбоод тэр хүний шинж байдгийг илтгэж байдаг. Тэрүүгээр хадам ээж за гадаа тийм хүн ирж нэгдгийг таньж идэг жишээтэй. За муу тааруухан барь нэг 4 мөр холбоо. Ийм ам билэгч хүмүүс байсан. Үзэмчин донд аргал тусны дуу гэж ихэд байсан. Тийм учраас одоо тэр жоохон шоож очилсан хүмүүсээ аргал туснаа явахдаа шууд холбоо шочлоо дуулаа дуу алгаад дуулдаг. За ийм ам билэгч хүмүүс байсан. За манай үзэмчний ерөөл магтаал тустай аялгаутай, өөр аялгаутай. Бусад төгсөөтнөөс ялгагдах онцтой аялгаутай. Тэрнээс гадна манай жимэгдгөө бол
одоо манай үзэмчний хуурч хэлмэрч хүн. За хэлмэрч хүн гэдэг нь одоо ерөөл, магтаал, холбоо, хочлол, туйл бүдийг хэлдэг. Ийм өндөг алдартай одоо хүн байгаа. Энэ хүн маань 1948 онд зохиогдсон Монгол улсын хамгийн анхны ерөөч мэгтэйчдийн уралдаанд 1-р байр эзэлсэн. Энэ яасан гэхээр хамгийн их дээдлийн хүн 1 цаг цэцэлж исэн бол маа жигмэдгөө бол бүтэн 6 цаг тасралтгүй цэцлээд ингээд ардын өрөлцөлийг авсан байдаг. За ийм өндөг би ам бэлэгч юм хүн байгаа. За энэ хүн маань өөрөө бол бичиг үсэг мэдхгүй. Тэгээ шууд ерөөсөө цэцэлж хэлдэг. За ийм хүн байна. Тэгээд энэ жигмэдгөө маань өөрийн гэсэн аялгаутай. Бүгдээлээ өөрийн аялгаугаар хэлдэг. Тэгэхээр энэ холбоо, хочлол, ерөөл, туйлаа нэг аялгаугаар хэлдэг. Тэр аялгауг нь бас сэргээ хөгжүүлэхийн тулд энэ наадамд басан гэж нэг төрөл болгож оруулж ирж байгаа. За цэцлэн гэдэг бол ерөөсөө шууд тэр хүн өөрийнх нь ингээд цэцэс урсан гарч идэг, цээжилдэггүй. Зүгээр л дотроос нь одоо тэр бэлэн цэцэн үг нь урсаж гарч идэг юм. Одоо ховор авьяас юм да. Ер нь манайхан урдаас орж ирэхдээ тэр үхэл сэргээр нүүж ирж байсан шүү дээ. Үхрээ хөлөөд одоо тэр өнөө тоглон дагаад унхан унаа явган нүчгэн дагаад хөөхд очоод нь явган тийм ээ. Тэгээ одоо тэр гоцлоод орж ирж ирсэн. Ер нь яг нэг юм аж ахуйд орж ирээд 10 Монголд орж ирээд энэ хавар сэргэн сонгч юм одоо аймагаас хаашаа бий болсон. Тий. Ер нь 45 онд урдаасаа наашаа орж ирэхдээ манайхан чинь бөөр нөрийн агуур нутгаж ирсэн юм л шүү дээ. За. Бөөрөөс наашаа одоо тэр баян чагааны астрад гэдэг энэ дорн тамгаас юу байдаг байсан дээр тэр баян чагааны астрад орчин нутагдаад. Тэгээд тэндээс сүүлд нь одоо тэр хоёр улсын хэлчээр яриагаар наашаа нүүх болоод тагцаа шийдвэрд нь гараад дахиад нүгүүд энэ 3-ны хавцаар бууж исэн юм л. За. 3-ны хавцаар бууж байгаа тэгээд тэндээс салсан юм л шүү дээ. Тэгээд тэндээс салгацаа их хэсэг хоошоогоо нүгээд. Сэргэлэг. Сэргэлэн рүү нүгээд үлцэн хэсэг нь баруун чагаа нүгээд одоо баян түмэн сон. Баясгалан тодлон наглаг гэдэг чинь баян түмэн сон болсон. Тэндээсээ бас тасраа тэр булган руу орсон юм л. Тэгээд тэр сэргэлэн рүү нүүсэн альчин болгоо тэр хоошоо гадны хилдээ гараад сэргэлэнийхээ урдаа тэр үтэнч одоо хоёулаар эргээд гэдэг чинь тэнд бий болж ирсэн. Тэгээ нэг айл нь хараа их байсан. Тэгээ зүүн баруунгаад хоёр хэсэг хоёр талдаа одоо айл нь хуваагдаж гараад тэнд нутгаж ирсэн. Манай аав ээж нэг тийм малж явсан л те. Бидний хүүхэд ах байхад ер нь дээр дандаа нүдэр ш. Ингэж гашаа дээр соно гэж байхгүй ш. Ердөө жилийн дөрөв үзэрдэл дан нүдээр яваас. Хөр тэрэг. Хөр тэргээд одоо сүүлд нь бүр сүүлдээ тэмээ хөлдөг болсон болохоос. Тэгээд хөр тэргээрээ. Ер нь бол их дан үхрээ багтах хөл хөр тэрэг. Үхрээ хөлдөг болсон. Ерөөсөө. Тэгээ хамгийн урд талд нь хаман яваа. Ер нь нүх чүгтэн тэр тэргээ ухаан харуул тавьдаг юм биш үү? Тий. Тэгээд одоо гэрэрнэ ачид тэгээд явдаг юм. Тий. Тэгээд хөөгч явахнаа одоо тэр тэргэнд суухан сам сууганда баган санд бэсрэг хөвгтүүд госгдаага явган гүйжин. Тоглол баруун ундул унаад чавжлаа байна. Тиймэрхүү юм. Ер нь хөөгд нас тийм л өссө. Тэгээд бид нар ч жоонууд ер нь тэгээд хөөгтүүд ер нь тэгээд одоо яг гоцлогоош өмсгөө голчууд хөдөлсөн юм шүү дээ. Тийм ээ. Тавьж биш. Таны наас түүх байрхадаа тэгээд ажил төрөл тиймэрхүү юм явна шүү дээ. Хөөгтүүд наас нь явна угсаа түүн. Тий. Авэд тосон гаяараа гэн хашаач дээр үе чинь нэг дандаа модон шамтай. Тэгээд одоо модон шамгоош дандаа нэг бараа хураа төвшүүлж байна шүү дээ. Тий. Тэр чих гэж шүү дээ. Нэг ингээд нэг бараа өнгөрлөг хэлнэ ажил нартан дээр нэг гашаа чинь тавиуд шонгийн аваад бучаагаад ухаал дахиад байна. Тийм л байсан шүү дээ. Одоо шомуул хөдлөн. Ой шомуул яах юм. Тэр үе шомуул ясаа барьж идэнэ. Бараг суухад гэж юу. Суухад гэж юу. Гэж юу шуугаад шүү. Жимэгэд хаан хамгийн нөхөр дараад тийм. Тий. Аймаар. Нохой гаслаа танны нөхөр толгоо хийлээ гэж ярьдаг. Тэр баг үнэ. Харин тий. Хамгийн өмнө талд нь хүүхдүүд суугаа тэгээд жаахан бэсрэг хүүхдүүд нь бол тэгээд арал дээр суудсан. Тэгээд янз бүрээр явна та. Тий. Тэр бол мод дугуйч гэсэн чинь. Ер нь төмөр ордог. Дугуй нь бол төмөр. Бусдаа одоо арал тэр хөгөөс буула одоо тий тэр чон мөч бол мод байсан юм. Шаантдаг тэр мод дандаа модын шаанттай тийм үү? Тий. Тэгээд дааслаад тэгээд явдаг. Сүүлд яг нөгөө модон дугаанаас нь салгаад гэж сүүлд яг төмөр дугаатаас төмөр шаанттай болсон гадна талаана тийм ээ тэр модон буустай тэгээд төмөрийн чагарыг хийгээ тэгээд жижиг чагарыг хийгээ тийм ээ? Өрөөний тэрэгний үлдүр гэдэг чи одоо тэр модон тэрэг тавьж үзүүлж гаргаж ирсэн шүү дээ. Тий.
өвлийн хит Бүр тэр дэврүүд яста модон тэргээд байсан. Тэр яста зогоо. өвл 3-9 одоо 1-9 энэ ихлээд цагаан сараас өмнө нүүцэн өглөө оройн үхрээ уяа хонтон өглөө үхрний хамарж угаар чайртуулаад чигээ Үрт нэг штэ. үрт нүү. Мөрөө. Жохон хөвгдөч унтаагаар л яв. Тэ унтаагаар л юм. Юу яар. Тэ. Аах тэр ажилтаа. Тэгээд өвлийн хитэнд морь унуулаад тэгээд хонь хөлгөөд Бүгдөө ч одоо хөтлүүлээд өрдөчтэй тэр үе улсууд. Эхний хадал марцсан хүмүүс явж яхал айл нөгөө буцсан байж идэг гэж байна шүү дээ. Утаан гарч идэг. Үзмчингүүдийн бас нэг цагаан сараар нэг зам үйл нь бол одоо бусад угсаатан бүлгүүдээс бас жоохон онцлог байж магадгүй. Цагаан сараар бол одоо шиний нэгний өглөө шинэлэгтэй өглөө эрт шинэлдэг. 4-5 цаг гэх. Тэгэхээр бид одоо морьтой шинэлэн тэгээд хамгийн ихний одоо ахмад настай хүмүүсүүд нь айлын гадна ирээд ингээ эргэлж яадаг. Тэгээд тэр айлынх нь хүүхэд гарч ир досож авч морины цулуурыг барьж буулгадаг. За тэгээд одоо араас нь залуучууд нь ирээ буун. Тэгээд айлд ерөнхийдөө нэг 3 дуу ерөөл хөлж эхлээд 3 л дуу дуулна. Тэгээд 3 нь хэмц хэрэгэн гэдэг нь бол одоо 3 арх хөмнө. 3 дуу дуулаад 3 нь одоо аян жохын төрлөг өргөөд тэгээд шууд дараагийн ял руу явцдаг. Тэгээ эхний одоо ахмад настай хүн тэр нөгөө айлд очиж яхад одоо тэр хүүхдүүд нь бол сая тэр айлаасаа мурдаж гарч идэг. Тэгээд нэг үргэлжлээд явна юм лээ. Ер нь бол цагаан сараар айл дууддаггүй. 3 уртын дуутай 3 аян жохын дуутай 3 хөмсөргөөгээд тэгээд шууд дараагийн ял руу шилдэг. Ийм нэг зам үйл. Чиний нэгний шиндээч дууддаггүй гэдэг. Тий, шиний нэгний өглөө тэгээд цай цагаантай амхараад тэгээд гарна. Тэгээд гарна. Тий, тэгээд Ерөөлөө хэлээч. Тий, ерөөлөө хэлээд тэгээд уртын дугаар эртний цагаанаа эхлээд араас нь одоо цагаан сараар бол одоо ахмад настай хүмүүсүүд нь одоо нарийн хөх алтан жигүүртэй жигч үхээгээд сайхан нарийн дуунуудаа дуулаад тэгээд авд урхнаа дуулаад ширэнэ ерөөлөө хэлээд дараагийн ял руу. Ийм нэг зам үйл байдаг.